Хувцас загварын хаягдал нь загварын салбарын үйлдвэрлэл болон түүнээс гарах үр дүнгийн хаягдлуудыг хэлдэг байгаа. Үүнд хэд их үйлдвэрлэл буюу энэ нь хүмүүст хэрэгтэй хэмжээнээс хэтэрсэн их хувцас үйлдвэрлэж байгаатай холбоотой. Мөн хувцсны ашиглалтын хугацаа богино, чанар муутай болон өөр тохирохгүй сонголтуудыг хийснээс үүдэлтэйгээр хувцсны хаягдал маш ихээр үйлдвэрлэгддэг байна. За тэгээд дахин боловсруулалт маш бага, зөвхөн 1% л дахин боловсруулах боломжтой байгаа. За харин аюултай хаягдлуудын хувьд гэх юм бол синтетик материал болон химийн будагч бодисуудыг багтаадаг. За синтетик материалын хувьд гэх юм бол полиэстер, нейлон, акрил нь микро хувцсруудыг маш ихээр ялгаруулад агаарын бохирдол болон хөрсний бохирдол үүсгээд тэндээ үлддэг. Төдийгүй сая тонн хувцас хогийн зэг дээр булагддаг буюу шатаагддаг. Мөн дэлхийн усны бохирдлын 2-т ордог бөгөөд зөвхөн 1 футболк хийхэд 2700 литр ус зарцуулагддаг. Энэ их хувцснуудын хаягдал үүсэж буй шалтгаан нь чанарын шаардлага хангаагүй материалтай хувцснууд буюу дахин ашиглаж удаан өмсөх боломжгүй чанар муутай хувцснууд багтжээ. Хувцсанд дуус боломж олголгүй хаягдсан хэрэглээний дараах хаягдал хувцснууд мөн борлуулагдаагүй үлдсэн маш их нөөц хувцсны үлдэгдлүүд мөн нэг удаагийн хэрэглээд хаягдсан хувцсны хог хаягдлууд эзэлдэг байгаа.